GC-ийн гишүүн болоод бизнесийг харах өнцөг, бизнесийг хийх одоо үйл явц гэдэг юм уу, хамтралыг ойлгох юм бол их миний хувьд бол их өөр болсон. Анх бол аль болох манлайлалын багт орж ажиллаад өөрийгөө чаленж хийгээд хүмүүст өөрийгөө таниулсан хүн бол ямар ч шинэ бизнес хийсэн нөгөө GC-ийн найзууд нь танаа бизнесийн бүтээгдэхүүнийг худалдаж авах эсвэл үйлчлэгийг нь авахдаа шууд тэр итгэл дээр суурилж авдаг. За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа цаг мөчийн минь хүргэе. За бид нар хамгийн ихнийхээ бизнес төслийг танилцуулахад бэлэн болсон байна. За бүгдээрээ орцгоё татгшаа. Хай. За нэг бизнес төслийн хамгийн ихэнх танилцуулах бизнес бол Rio Garden. Та өөрийгөө танилцуулаад GC-д ямар албан тушаал гардаг вэ? Тэгээд хэр удаан GC-д байгуулах байгаа вэ? За бүгдээрэнд өдрийн мэнд төргий. За намайг Инхбатар авахтай өрнөх хөлөг гэдэг. Тэгээд GC Impact салбар байгуулалт 2017 онд гишүүнээр орж исэн. Өнөөдөр 2024 онд салбар байгууллагын ерөнхийлөгчдийн алтан тушаалыг өсөж байгаа. За GCI байгууллага бол олон улсын залуучуудын байгууллага. Тэгээ энэ байгууллагт бол 18-аас 40 насны хүмүүс ороод 4 төрлийн боломжийг авч хөгждөг. Тэгээ эдгээр боломжуудын нэг нь бол одоо бизнес хамтын ажиллагаа, хувь хүний хөгжил, олон улсын одоо тохирол хамтын ажиллагаа. За дээрээс нийгмийн хариуцлага. За энэ дундаас хамгийн олон хүмүүсийн одоо сонгож орж ирдэг шалтгаан бол хувь хүний хөгжил болон нийгмийн хариуцлага байдаг. Тэгэхээр GC бол ерөнхийдөө нийгэмдээ үйлчлэх, гишүүдэд үйлчлэх замаараа тэр замдаа өөрийгөө хөгжүүлдэг тийм олон улсын байгууллага. Монголд бол орж ирээд одоо 32 дахь жил дээр явж байгаа. Дэлхийд бол одоо 100 гаруй жил анх бүжгийн клуб байгаад үүссэн гэж ярьдаг. Түүхүүдийг бол бид нар зөндөө сонссон. За залуучдын байгууллага. Тийм яг үнэ. За бид нар бизнес төслөө эхлүүлж байгаа болохоор таныг өмнө хэрэг бизнес хийж ирсэн, хэдэн бизнес хийж ирсэн, одоо тэгээ ямар төрлийн бизнесүүд хийж ийн тэр тухай ярилцъя. За ер нь оюутан байхасаа 3 дахь курсээс ахуулаад ингээл ажил хөдөлмөр эхлэсэн л дээ. Төдийгөөс өдий болтлоод нэг юм 7 төрлийн бизнес хийж дампуурч явсан байна. Одоогор яг одоо ингээд төвлөрөөд хийж байгаа бол нэг 2 төрлийн, за 3 төрлийн бизнес байна. Нэг нь энэ маркетинг агентлаг бодлогын бичвэрийн бүрдүүлж өгдөг ийм газрыг гүйцэтгэлээр хамтд нь хийж байна. За нөгөөх нь сургалтын төв байна. Хувь хүний хөгжлийн буюу soft skill-ийн, за мөн hard skill-ийн сургалтуудыг хийж байгаа. За гурав дахь нь манай одоо энэ нөгөө яг одоо бичлэгийг сууж байгаа Rio Garden гэдэг энэ рестораны бизнесийг хамгийн сүүл сайхан эхлүүлээл одоо явж байна да. GC-ийн гишүүн болоод бизнесийг харах өнцөг, бизнесийг хийх одоо үйл явц гэдэг юм уу, хамтралыг ойлгох юм бол их миний хувьд бол их өөр болсон. Анх бол яг ингээд өөрөө байгаад яг одоо яг тэр цаг хугацаанд тэр ажлыг би хийж ижил тэрний үр дүнгээр би одоо орлого мөнгөө цалингаа авна гэдэг ийм үзэл философи байсан бол одоо яаж ийм хамтралын хүчээр нэг дээр нэмэх нэг тэнцүү яаж 3, 4, 5, 6 байх юм бэ гэдгийг илүү их ойлгож байгаа. Яаж ийм системээр ажиллах юм, яаж чаддаг хүмүүст нь итгэж сурах юм. Тэгээ GC-гээр яагаад энийг олж гэвэл GC дээр бид нар нэгнээсээ цалин авахгүйгээр гэхдээ нэгнийхээ удирдлаганд орж ажиллаад бүтэн жилийн манлайлалыг хамт өнгөрөөдөг. Нэг хэн жил юм шиг боловч дараа жил нь GC-ийн үндсэн одоо зарчим be better гэж байгаа. Тэгээ өөрөөсөө өчигдрийн өөрөөсөө өнөөдөр илүү сайн бай гэдэг. Тэгэхээр дараа жил нь ахаад сайжрахын тулд дараагийн албан тушаалаа авч хачдаг. Боордын захирал байсан бол Excom руу, за эсвэл одоо боорд дотор ахаад нэг CP рүү ч гэдэг юм. Ингэж явах зарчим замдаа нэгнийхтэйгээ гоё нөхөрлөдөг хөөх. За үнэхээр одоо итгэл авах хүн байна. Би бол GC-д орж нэг теорем хувьдаа гаргасан. Хүн худлаа царайлж худлаа гэж нүрээ нууж явж болно. 2 жилээс сэтэрдэггүй. 2 жил бол бүрийж болдъё. Гой юм яриад ингээл. Гэхдээ 2 жилийн дараа бол ямар нэгэн байдлаар тесэрч дэлбэрч уг одоо юм гарна. Тэр нь бол чөлөөлөгдөж байгаа ш нь хэлбэрэж болох юм. Тэрнээс цаашаа сайн гоё явсан залуучууд байна. Бас тэр жигтэй болсон залуучууд байна. За эндээс ингээ харахаар одоо би ингээ GC-д байгаа залууныг 3-4 жилийн GC-д өнгөрөөгөөд гэхдээ зүгээр гишүүнээр биш. Аль болох манлайлалын багт орж ажиллаад өөрийгөө чаленж хийгээд хүмүүст өөрийгөө таниулсан хүн бол ямар ч шинэ бизнес хийсэн нөгөө GC-ийн найзууд нь танаа бизнесийн бүтээгдэхүүнийг худалдаж авах эсвэл үйлчлэгийг нь авахдаа
шууд тэр ихтгэл дээр суурилж авдаг. Одоо шинэ би ингээд нэг ресторан эхлүүлээд явж байлаа гэхэд магадгүй дөнгөж шинэ эхэлж байгаа ресторан дээр хүн ирэхгүй байна. Хэрэглэгчээ татах гэсэн зовлон их байдаг болвол манай найз бүхтэр хоёулаа GC-гийнх. Тэгэхээр GC-гийнхэн маань ирээл ингээд өдөр тутмыг дүүрэхэд бит хоёр ингээд сарын түрээс цалин магадгүй бусад зардлууд те эндээ санаа зовхгүй гэд бизнес хийж болж байгаа. Энэний дараа бид нар яаж нөгөө ирж байгаа GC-гийн найзуудаа илүү гоё үйлчлэгээ өгөх үү, илүү чанартай байх үү гэдгээр л анхаарах нэг юм үлдэж байгаа. Тэгэхээр GC-д байгаад бизнес их, GC-д байхгүй бизнес их ялгаа нь ерөөсөө байгаад гэдэг нь чи өөрийнхөө хувь үнийг итгэлээр танилцуулсан. Тэгэхээр нөгөө хүмүүс шууд итгэлцэл дээр ирж байгаа гэсэн. GC-д нөхөрлөлөөр илүү бизнесийн нөгөө чи найзтай туслахыг хүсэж ивэл талах очоод мөнгөөрөө худалдаж ав гэдэг зарчим хэрнээ хөвчлээд шүү дээ. Яг зөв. GC-д орснороо таны ингээ хувь хүн бас илүү өөрчлөгдсөн болов гэж зүгээр төсөөлж байна. Тийм учраас ер нь хувь хүн талаас хэрэг өөрчлөгдсөн бэ? Өөрчлөгдсөн бол ямар өөрчлөлтүүд илүү яг GC-д ороод би өмнө юм байж байгаа тийм болсон даа гэсэн тийм гоё стори түүхээсээ хуваалцвал. За хувь хүн бол их харагдах байдлаасаа ч хүртэл их өөрчлөгдлөө. Арай бас жимбгэр байлаа. Тэгсэн чи одоо бас арай жоохон жимбгэр бус болсон байна. За хувь хүн дотоод мөн чанараасаа ярих юм бол гобөстэй үгээр хэлэх аргагүй айгүй олон зүйл өөрчлөгдсөн. Энэ жил миний GC гишүүнээрээ байгаа 9 дахь жил 17 онд орж ирсэн. Тэгээд 17, 18 гэдэг явсаар. Тэнгүүт ингээд нэг жил тутамд нэг ишин юм сурж байгаа. Хийж байгаа ажилласаа их хамаардаг юм бэл. Бордод байхдаа бол яаж юм зохион байгуулах уу? Яаж хүмүүсээ эрсдэлтэй хамруулах уу? Тэр маань нэг юм дуртай да ингүүл гоё доо гэдэг иймэрхүү зүйлсийг бусдыг ойлгож эхэлж сурж ирсэн. За тэгээд дараа нь VP, ном, Actem гэл ингээд явж байгаа замдаа ерөн зөвөр бусдын өмнөөс бодоод тэгээ бусдын өмнөөс шийдвэр гаргахдаа яаж эвтэхнэр бусдад ойлгуулах вэ гэдэг энэ ур чадвар энийг их сурч байгаа. За дээрэс нь стресс их багассан. Одоо нөгөө стресс ч өөр юм тодорхойгүй байдаг хэлдэг юм байна л да тий. Тэгээ зарим тодорхойгүй юм бол ингээ орхиос сурцсан. За надаас шалтгааллахгүй байхад би одоо энэ тэгээ дэлхийн дулаалд би санаа зовоод явах тий гэдэг шиг. Нөгөө талаа шийдэж чадах юм байвал асуудал руугаа дайрч сурсан. Өмнө GC-д ороогүй өөнөө бол айгүй гайхалтайгаар юмнаас цухтаадаг байсан. Тэгээ би яахын чи ич. Би яахын чи ич. Ингээд тойрж явдаг. Энийг өөрийгөө бас юмыг аргалаад байна гэж их андуурж өссөн үе байсан. Одоо бол харин нэг юм дээр бат итгэлтэй хэлж чадна. Ямар нэгэн чаленж гарч ирэх юм бол шууд жинхэнэ нэг эсрэг нэг үзье гэдэг ингээд ордог болсон. Тэр нь миний одоо баг өөртөөсөө хамгийн том өөрчлөлт. Бүх зүйл дээр айгүй гоё эерэг одоо өөрчлөлтөд авчирдаг. Мэдээж бизнес алганд асуудал тулгардаг тий. Гэтэ яг тэр дундаас ингээд одоо бизнес эхлэж байгаа, эхлээд дөнгөж явж байгаа ч юм уу тий. Асуудалтайгаа нүүр тулгараа явж байгаа хүмүүс зөвлөмж маягаар хэлвэл. За яг би ч гэсэн одоо өөрөө бас ингээд өөрийгөө суралцаад явж байгаа гэж боддог. Тэгээд яг одоо байгаагаа өөнөгөө зүгээс зөвлөгийг гэвэл маш сайн хамтрагчтай байгаарай л гэж хэлнэ. Өөрийгөө ямар ч үед ойлгодог, амжилт гарахаар нэг 2 тишээ олчдгоо тий 3 тишээ ч юм уу. За асуудал тулахаар нэг юм 5-ын тогооны үлгэр шиг дагаад унаад байдаггүй. Зориг гаргасан үед нь ардан дэмжичдэг. За хитрхээ буруудах гэдэг бас нэг жоохон ташуур амын одоо хазаарлцдаг. Тийм сайн хамтрагчтай байх хэрэгтэй. Нөгөө талдаа бас дан ганц хамтрагчаас илүү зөвлөгч нартай байх хэрэгтэй. Маш олон төрлийн одоо GC дээр байгаа боломж бол яг гоё тэр л дээ. Урд нь энэ бизнесийг хийгээд үзсэн, эсвэл хийхээр судалж ирсэн маш олон залуучууд байгаа. Эсвэл амжилттай аваа явж байгаа бизнесмэнүүд ч байгаа. Тэгэхээр хүмүүстэй уулзаад яраас ичиж зовх юмгүйгээр угаасаа л чи эхлэх гэж байгаа шинэ юм чинь чамаа хинч ойлгоно одоо чи дүр өсгөх хэрэг байхгүй. Тэгэхээр очоод шууд сайхан зөвлөөд асуучдаг байх хэрэгтэй зоригтойгоо. Би нэг юм их гэдэг ингэж бодоод байгаа зөв үү? Магадгүй хийх гэж байгаа юм чинь зөв ч гэсэн бодож байгаа арга барил чинь буруу байх нь амар олонтоо тохиолдно те. Тэгэхээр тэр туршлагатай хүмүүс бол хилээ зөвлөд өгдөг. За энэ дээр анхаараараа энийгээ ингэж хийгээрэй гэд. Тэр нь бол маш их цаг хэмнэсэн бизнесийн баг юм алтан одоо зөвлөмж болж хөрнө гэж боддог. Тэгэхээр хамгийн гол нь хүмүүсээс гоё зөрөгтэй асуугаарай гэж хэлээ да. Хамтрал хамгийн чухалтай. Би гэж байхаа л бид гэдэг үзэлтэй болсон тий. Тийм болохоор GC татмар бизнестэй хамтарч ажиллах гэж байгаа. Хинтээ хамтрах уу, ямар юм хэмээр байна гэсэн санаач тий. Одоо нэг юм байгаа. Одоо юу гэдэг бизнесийг одоо амьдралынхан мөчлөгөөр нь гэдэг юм эсвэл олж байгаа орлого, ажиллаж байгаа хүний тооноос нь авч хэмжих юм бол
Миний хийж байгаа бизнесүүд бол ийм жижигхэн байна. Бэби байгаа. Хөл дээрээ одоо дөнгөж алхаж эхлэх гэж байна. Би тэгэхээр нэг ийм бизнесийн акул болцсон хүмүүстэй тий манай жисэтер зөндөө байгаа л да. Тим хүмүүстэй хамтраад зөвхөн тэр хүмүүсийн одоо хүмүүс тим хүмүүстэй хамтраад дандаа мөнгө ирдэг тий. Би бол арай эсрэгээрээ жоохон туршлага тий ноу хау залуу хүн тий надад бол зориг нь байна, зүрх нь байна тий хийчих гэсэн эрмэлзэл нь байна. Тэгэхээр тэр үний одоо магадгүй залуудаа амжаагүй эсвэл одоо энэ олон бизнес дээр амжихгүй байгаа нэг гой санаан дээр нэм хамтарсан партнер болохыг нэг талдаа өсч байна. Гой туршлагатай үнэтэй. Нөгөө талдаа бүр яг нэг галзуу барын ам руу гараа хий гэсэн надаас илүү зөрөгтэй залуу хүмүүстэй нийлээд шин цагийн бизнестэй одоо энэ орчин үеийн чинь бүр амар өөр болж байгаа учраас энэ сошиал орчин те дижитал орчинд нөлөөлсөн. Гэтэ заавал ингээд нэг код мод бичдэг те ийм юм байх албагүй. Зүгээр юм яаж юм нэг гоё easy хийж болох уу, simple хийж болох уу, амархан аргаар тэгтээ маш гоё ур ухаан шингэсэн. Тим нэг юм тим хоёр төрлийн хамтралыг хүсэж байна. Тэгээ магадгүй тэр нь логистикээр дүүрэн байгаа. Тэгэхээр миний үе талга нээлттэй. Яг энэ үгийг хэлэх гэж энэ асуултыг асуусан. За ашгүй.